Кино дэлгэцэнд хэн нэгнийг хамгийн урамтай, кайфтайгаар жинхэнэ амыг нь ард нь гартал алгаддаг нэгэн хүн бий. Тэр бол мэдээж Мад Унсук буюу Дон Ли. Тогооч, гар барилдаанч, мафийн босс, эрдэмтэн гэд маш олон дүрүүдийг бүтээсэн ч мэдээж түүний хамгийн амжилттай, мөн алдартай үргэлжилсээр байгаа дүр бол мангас цагдаа очид The Roundup кино франчайз. Энэхүү кино цуврал 2017 оноос хойш нийт 3 анги гарсан ч 4 сарын 26-нд цоо шин буюу 4-р анги нээлттэй ихэд бэлэн болоод байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн бичлэгээрээ Мад Унсук хэрхэн одоогийн амжилтанд хүрч Солонгосын акшн стар болсон талаар ярьцгаая. 대가리 이렇게 하고 다니면 졸라게 맞고 또 맞고 세대 맞고 더 그랬을 텐데. 유아에서 뉴욕하지 말라고 빨리 땡겨. Дулаахан царайтай ч гэлээ хинч орооцлохыг үл хүсэх бүлийн акшн стар маань зомбитой нүцгэн гараараа зодтолдож гэмт хэрэгтнүүдийг ямар ч аргаар хамаагүй барьж Марвелийн супер баатар болохоос өмнө ингээл амьдралтай нэгэн байсан юм. Тэрээр Америкийн нэгдсэн улсад Дон Ли гэх нэрээр хувийн дасгалжуулагчийн карьер эхлүүлж байсан бөгөөд холимог дулааны томоохон дамирчдыг дасгалжуулдаг байжээ. Энэ ч түүнийг ирээдүйн акшн стар болоход мөн тулдаж буй сценүүд нь сүрдмээр үнэмшилтэй болоход нөлөөсөн байж болох юм. Харин үүний дараа Солонгостой буцан ирж жүжигчний гараагаа эхлүүлсэн ба 2004 онд хамгийн анх Dance with the Wind кинонд туслах дүрийг бүтээж байжээ. Энэ цагаас маш олон кинонд туслах болон гол дүрүүдэд тоглосон ба бүх киног нь үзэж байгаагүй ч онцлог хэд хэдэн кино бий. Өмнө нь бид Солонгосын домогч жүжигчин Чэ Миншигийн талаар бичлэг хийж байсан. Түүн дээр дурдсан 2012 оны Nameless Gangster Rules of Time киноны гол дүрийн хүргэн дүүгийн дүр. 네 운동한다 했지? 예. 그래 뭐 결혼하면 어디서 살기고? Таквондогийн хар бүстэй гэдэгч хадам ахыгаа даган гэмт хэргийн ертөнц рүү орж буй туулаан зүрхтэй нэгэн. 마마, 네 뭐고? 가 앉아라. 앉아라. 너도 뭐고? 마, 이 어디 식구고? 어? 내 운동한다. 앉아라. 아, Мөн домогт Ким Китук найруулагчийн 2014 онд нээлттэй хийсэн One on One нэртэй киноны Сүүдэр гих бүлэгмийн толгойлогчийн дүр. Хэдийгээр кино бүхэлдээ үзэгчдийг хоёр хуваагдуулдагч Мад Унсукийн хувьд дүрээ хангалттай сайн бүтээж чадсан. Харин түүний харизма, бүлэй бие, эрэгтэйлэг шин чанар нь ирээдүйд бид бүгдийн хамгийн сайн мэдэх дүрүүдэд хүргэсэн гарцаагүй. 2016 онд тухайн жилийнхээ Солонгосын хамгийн өндөр орлого олсон кино Train to Busan нээлттэй хийсэн. Дангац орлогоос гадна кино өөрөө маш чанартай болж орчин цагийн хамгийн шилдэг зомбитой киноны жагсаалтад хүртэл орох болсон. Харин энэхүү кинонд үзэгчдийн хамгийн их хайрыг татаж огшоосон дүр бол мэдээж Мад Унсукийн дүр. Дангац зомбитой нүцгэн гараараа зодтолдох хүчрэг дүрээс гадна жирэмсэн ихнэрээ бүхнээс түрүүн тавих сайн нөхөр, жинхэнэ мужик гэрийн дүрийг гаргаснаар үзэгчдийн хамгийн дуртай дүрүүдийн нэг болсон. Харин түүний бүтээсэн энэхүү дүр зөвхөн Солонгостой төдийгүй дэлхийд дахина Дон Ли буюу Мад Унсук гэх нэрийг таниулж түүний карьерийн хамгийн том өшүүрэг болсон юм. Үүний дараа бүтээсэн бидний сайн мэдэх түүний хүчрэхэг, бүлээ, нэг зохиотол нэрийг нь мартуулдаг дүрүүд ч үүнээс эхлэлтэй гэж хэлж болно. Миний хувьд анх Мад Унсукийг Дуэйн Джонсон шиг нэг л дүрээрээ байдаг акшн жүжигчин гэж боддог байснаа нуухгүй. Магадгүй энэ ч нэг талаасаа үнний ортой. Ихэнх алдартай дүрүүд нь ойролцоо шин чанартай гэж хэлж болно. Магадгүй гадаад төрхөөсөө хамаарч тийм төрлийн дүрүүдэд ч их тоглодог байх. Гэхдээ Дуэйн Джонсны хажууд хуурах үедээ хуурах чадвартай жинхэнэ жүжигчин гэж нүүр бардам хэлнэ. Түүний тоглосон хамгийн алдартай дүрүүд дээр жишээ авцгаая. 2019 онд нээлттэй хийсэн The Gangster, The Cop, The Devil киноны Донсу буюу гэмтэргийн бүлэгмийн зартай толгойлогчийн дүр. 내가 씨발 그냥 쳐 드시라니까 왜 자꾸 말을 자꾸 해. Тэрээр цуврал алуурчны халдлагад өртсөн ч амьд үлдэж чадсанаар алуурчин мөрдөж буй мөрдөгч болон өшөөгөө авах Донсу нарын зорилго огтлцож гэмт хэрэгтэн болон цагдаа нарын алуурчин барих хамтрлын талаар өгүүлнэ. Гэвч Донсу цагдаагаас өртөж алуурчин барин түүнийг өөрийн гараар хорох хүсэлтэй. Дангац хүчрэхэг, сүрдмээр, хүдэн сэтгэлтэй дүрээс гадна цагдаагаас өртөж алуурчин барихын тулд санаа уралдуулж буй залтай, ухаалаг дүрийг бүтээсэн. Харин мөн л 2019 онд нээлттэй хийсэн стартап кинонд гэмт хэргийн бүлэгмийн толгойлогч байсан нэгэн хятад хоолны газар тоогооч болон нуугдах хөгжилтэй, мангардууч гэмээр дүрийг бүтээсэн.
Бүлгэнд байх хугацаанд харгас эрсгийг гэмт хэрэгтэн байсан бол хятад хоолны газарт байхдаа харин ч эсэргээрээ тис өөр зөөлөн халамжтай ахын дүрийг харуулдаг. Хамгийн гол нь энэхүү киноноос түүнийг хошин шогийн мэдрэмж, инээдмийн дүр бүтээх чадварыг хамгийн дотор хардаг. Зөвхөн стартапч гэлтгүй бусад чухал дүрүүд дээрээч тэрхүү хошин мэдрэмжээ үйл хөдлөл, царайны хуурил ганц нэгэн үгээр харуулж чаддаг. Тэгвэл түүний хамгийн амжилттай яваа Мангас цагдаагийн дүр сая дурдсан бүхэн шин чанарыг агуулдагаараа онцлог. Хамт ажиллах цагдаа нартай халамжтай ах, дотны найз бол гэмт хэрэгтнүүдийн хувьд харгас эрсгийн мангас мэт цагдаа. Магадгүй заримдаа хөвгөлтэй найз. Тэрээр аимшигтай хүнд гэмт хэрэгтнүүдийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээс өмнө өөрийн нударгаар тэднийг шийтгэх дуртай. Шудраг бусыг засахын тулд муу залуусын ясыг хуулах хэрэгтэй гэж ойлгодог. Энэ нь заримдаа зүүрлэл мэт боловч мөрдөгчөд тоосоо гүйлж буй гэмт хэрэгтнүүдийг харахад үнэн чимшиг. Тэр нь ч үзэгчдэд киног улам сонирхолтой болгодог. Хэдийгээр цувралын 3 кино үйл явдлын бүтэц дарааллын хувьд ойролцооч, Мад Онсок ахын хөгжилтэй хошигнолууд, дайснуудаа нам зөхиж унахыг үзэх нь өөрөө энэ франчайзын хамгийн гол зорилго. Мэдээж ийм киноноос цөс өргөсөн тулаан, муу залуусыг болгож тавихыг харах нь чухал болохоос гүн гүнзгий утга, үзэл сурталчилгаах нь өөрөө утгагүй хэрэг. Харин 2017 онд гарсан хамгийн ихний анги буюу The Outlaws бас чанартай кино болж чадсан юм. Нэмээд анги их тусмаа акшн эсгүүд нь улам сайжирдаг. Тэгвэл удахгүй нээлттэй их гэж буй 4-р анги дээр Мангас цагдаа маань ямар гэмт хэрэгтнүүдтэй тэмцэж тэднийг нам зөхиж унахыг 4 сарын 26-нд кино театруудаар үзэх юм. Түүний энэхүү булчинлаг бүлээ биетэй хэдий ч зөөлөн дулаан зүрх сэтгэлтэй нэмээд хошин байдал нь Солонгосын хамгийн алдартай акшн одуудын нэг болоход хамгийн чухал нөлөөг үзүүлжээ. Цаашлаад Marvel Cinematic Universe-т хамгийн хүчирхэг Eternal-ийн нэг Gilgamesh-ийн дүрийг бүтээж маш алдартай томоохон жүжигчдтэй хамтран ажилласан. Eternal-ийн хувьд үзэгчд болон шүүмжлэгчдийн сэтгэлд төдийлөн хүрч чадаагүй ч Gilgamesh гэх дүр энэхүү киноны чухал чимгүүдийн нэг байсан юм. Бидний мэдих хүчирхэг байдал, этгээд хошин мэдрэмжээ алдаагүй. Мэдээж карьер нь эд үедээ явж байгаа жүжигчдийн хувьд дан ганц жүжиглэхээс гадна кино урлагийн салбартаа өөр нэгэн карьерийг эхлүүлсэн. Тэр бол кино продюсерийн ажил. Мангас цагдаагийн хамгийн ихний кино The Outlaws түүний тогсноос гадна продюсерсэн хамгийн анхны кино байсан бөгөөд түүнээс хойш цувралын бүх ангиудыг нэмээд 2018 оны Champion, энэ онд Netflix дээр гарсан Badland Hunters гэх мэт кинонууд дээр продюсераар ажилласан. Мэдээж үүнээс харахад өөрөө гол болон туслах дүрүүдэд тоглонгоо продюсерийн ажлаа хийж өөрөө нүүр царайнд болж байгааг харж болно. Орчин цагт Холливуудын жүжигчид ч мөн энэ жишгийг даган карьераа улам өргөдгөн томсгосоор байгаа үлээ. Үүний хамгийн том жишээ Margot Robbie, Michael B. Jordan гэх мэт жүжигчид. Нэмээд 2022 онд The Roundup киноны хэвлэлийн баг хурлын үеэр Солонгосоор гэмт хэргийн хот гэж нэрлээд буй энэхүү франчайзын нийт 8 кино гарахыг аль биесээр зарласан юм. Франчайзын хувьд чанараа алдалгүй, сонирхолтой акшн гаргах гол зорилгоо маш сайн биелүүлж, магадгүй Солонгосын хамгийн амжилттай кино франчайз болохыг үүсэхгүй юм. Холимог дулаанчдын дасгалжуулагчаас Солонгос гаралтай акшн од болж, цаашлаад өөрийн гэсэн хэм маяг бүхий кинонуудын продюсерээр ажиллаж, өөрөө гол дүр тоглох Мад Онсокийн хүчрэг алганы амтыг бид цаашид түүний бүтээж буй гэмт хэргийн хот акшн кино франчайзаас дахин харах нэ. Цаашлаад Холливуудын өөр томоохон бүтээлүүдэд ч үүнийг харуулахыг үгүйсэхгүй. Би л авъя. Бидний бичлэг таалагдсан бол лайк дарж, түүний тоглосон хамгийн дуртай киногоо коммент хэсэгт үлдээгээрэй. Цаашид манай бичлэгүүдийг тогтмол үзхийг хүсвэл subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.